Бид яг одоо банкуй санхүүгийн зах зээлийн өнөөгийн төлөв байдал мөн хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөллийн талаар Дарь финансын гүйцэтгэх захирал Лавгд орж эрхэмтэй ярилцаж байна. Тэгэхээр танд өглөөний мэндийг хүргэе. Ерөнхий гүйс эхлэлдээ Монголын дотоодын зах зээлийн яг өнөөгийн температур ямархуу байх шиг байна. Дүр зураг ер нь 11-р сарын сүүлээр та бүхний хувьд зах зээлийг яаж харж байна? За өглөөний мэнд хүргэе. За ерөнхийдөө зах зээлийн байдал бол энэ жил оны ихээр санхүүгийн зохицуулах орноос бас зах зээл рүү бас тоорон зах хэлбэр рүү бас хэд хэдэн зохицуултын хэлбэрүүдийг бас одоо орлогууд хийлээ. Тэгээд өр орлого болоод зээл үнэлгээний харилцаанууд дээр одоо зохицуултууд хийснээр бас санхүүгийн зах зээл дээр тодорхой өөрчлөлтүүд гарч одоо энэ жил бол өсөлт биш одоо банкуй санхүүгийн зах зээл дээр илүү одоо зээлийн багцуудыг бол доктортой хадгалах за чанартай одоо багцуудыг хэвийн одоо авч явах за ер нь бол өсөлтийн араас биш одоо чанартай багцуудыг бүрдүүлэх талаар илүү одоо банк санхүүгийн байгууллагуудыг одоо зорьсон жил байлаа. Тэгээ ер нь бол одоо бас энэ зах зээлийн шинж тэмдгээс харж байхад бол банк санхүүгийн зах зээл бол одоо бизнесийн зээл болоод бусад зээлүүдийн одоо өсөлт бол нэмэгдсэн боловч одоо хэрэглээний зээлийн өсөлт бол одоо өр болгон харьцаанаас болж тодорхой хэмжээнд одоо хумигдмал тийм бас байдалтайгаар статистик мэдээлэл бол харагдчихжээ. Тий. Зохицуулагчдын эрсдлээрээ тэгэхээр ихэвчлэн зах зээлд бас нийтэд гаргаж чаддгүй тийм одоо мэдээлэл байх магадaltaй гэж байна. Гэхдээ энэ маань ерөн санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнөөс болж гинэ. Өөрөөр хэлбэл шууд ганцхан бол одоо банкудаас ирж байгаа лоббинаас болж гинэ. Эсвэл банкуй санхүүгийн зах зээл маань үнэхээр одоо ингээд эрсдлийн үед бол бас тэр болгон одоо хянах төвшөнд ороогүй нэ. За яг энэ зохицуулагч нараас ирж байгаа энэ зохицуултад бол миний харж байгаагаар бол өнгөрсөн жилийн зээлийн жинсэн дундч хүүнийг хэмжээг авч үзэхэд одоо нийт зээлийн жинсэн дундч хамгийн өндөр хэмжээ бол нэг 24 орчим хувьтай байсан. Хэрэглээний зээлийн өсөлт байсан. Өөрөөр хэлбэл одоо банк ус санхүүгийн зах зээлийн одоо энэ олон одоо хэтвчүүд одоо аппликейшн зээлүүдийн бас олон өсөлтүүд нь нийт одоо банк усад энэ зээлийн хэмжээнүүдийн одоо дундаж одоо зээлийн хүүг нэлээд өндөр төвшөнд одоо бас одоо хэмжүүрээр нэлээд өргөсөн бас тийм статистик гарсан болов уу гэж би харсан. Тэгээ энэ нь бол одоо бас зохицуулагч нарын зүгээс бол зээлийн хүүг одоо бас бууруулах стратеги хүрээнд одоо энийг бас бууруулах боломжуудыг юуж харж яана гэж харсан баха. Хоёрдугаар бас энэ төгрөгийн ханшийн одоо сулралтай холбоотойгоор гадаад валютын зарцуулттай за даже одоо Японоос одоо хууч машины худалдаа авалтууд дээр харилцаагаар 800-аас тэрбум орчим долларын худалдаа авалтыг бол Япон руу явуулж байна. За энэ нь бол бас Улаанбаатар хотын автозамын төвчрэл дээр бол бас ихээхэн одоо нэрмээс үүсгэж байна. За энэний одоо гол санхүүжүүлэгчийг бол хэрэглээний зээл бас бий болгож байна гэсэн хоёр үндсэн үзүүлэлтээр за энэ хэрэглээний зээлийг одоо буу болгож одоо танах гэсэн зохицуулагчийн зүгээс бол ийм шийдвэр гарч ирсэн баг. Тэгэхээр өөрөөр хэлбэл автомашин бол одоо энэ хэрэглээний зээлүүд нь цахилгаан бараа автомашины хэрэглээг дэмжиж валютын одоо гарах урсгалыг бол нэмэгдүүлж байна. Шууд утгаараа одоо нөгөө талдаа бол зээлийн хүүгийн за жинсэн дундчийг өсгөж гинэ гэсэн хоёр талын үзүүлэлтээр бол энэ зохицуулт нь бол зохицуулагчаас бол орж ирсэн гэж харж байгаа. Тий. Албан тоо баримтаас харахаар 2.5 сая төгрөгийн дундаж зээлтэй байна гэдэг. Энэ маань ер нь хөвчлэн хааш явж байгаа хэрэглээний зээл гэдэг. Хэрэглээ дундаа яг юуны зээл одоо голчлон иргэд энэ одоо банк санхүүгаас эсвэл финтекуудаас авч байгаа юм. Тий яг энэ ер нь олон янз за ихэвчлэн за яг багслаад үзэх юм бол олон төрөл болж байгаа. За хэрэглээний зээл дутаа лизингийн зээл гэж явж байгаа. Гар утас цахилгаан барааны лизингүүд гэж явж байна. За бүр дотор нь одоо ингээд дотроод хуваах юм бол одоо 100 200 300 мянгаар нь хуваагаад одоо өдөр тутмын ойр зургийн хэрэглээний зээлүүд гэж явж байна. За цахилгаан барааны зээлүүд гэж явж байна.
За тэгээд арай өндөр дөнгөөр ороод ирэх юм бол одоо нэг одоо инсталмент зээлүүд гэж явдаг тийм ээ. Одоо Shopee гэдэг юм уу, одоо энэ e-shop дээр байдаг зээлүүдийг урт хугацааны одоо хувааж төлөх нөхцөлтэй явуулдаг тийм ээ. Одоо store page гэдэг юм уу, одоо энэ нөхцлүүд рүү хувааж авдаг. Энэ нөхцөлд орж байна да хэрэглэн зээлүүд. Санхүүжийн хувьд хараад үзэхлээр энэ бол санхүүгийн сахилгатай холбоотой эсвэл зөвхөн төлөвлөлт ер нь хэр зэрэг явж байгаа юм. Яг тэгэхээр гар утасны зээл аваад өөрийнхөө хэмжээ хэсгээд ирээд маань тийм ширүүл устдаг юм. Тий, яг санхүүжүүний хувьар харагдаад ахал ер нь бол зохицуулагчийн зүгээс харж байгаа нэгдлийн өнцгүүд нь бол маш зөв. Энэ бол бас нийтээр одоо хэрэглээ одоо тэгэл одоо сошиал ертөнцид одоо бүх одоо энэ уриалгууд, хэрэглээнүүд гар утас руу орж ийн, бүх одоо үний хэрэглээ аппликейшнүүд руу орж ийн. Энийг дагаад бол мэдээ олон төрлийн бараа үйлчлэгчнүүд энэ онлайн ертөнц рүү шилжсэнтэй холбоотойгоос энэ захин хэрэглээ өндөр түвшинд орж шилжсэн. За энэтэй холбоотойгоор бол бас энэ хэрэглээний захин хэрэглээ болон цахилгаан барааны хэрэглээнд бол асар өндөртэйгээр нэмсэн. Гэхдээ ер нь бол энэ өр орлогын хэрэгцээг бол ингэж бол бас тодорхой хэмжээнд бол зохицуулах нь бол нэгдүгürt бол маш бол зөв. Энийг зохицуулахгүй удаандаа ингээд яваад ах юм бол алстаа нэг системийн бас том хэмжээний бас хямралууд үүсэх бол эрсдэлтэй. За энэ дээр бол зохицуулагч байгууллагууд нь бас тодорхой хэмжээний зохицуултуудыг энэ оны сая 5 дугаар сараас эхлээд бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг оруулаад зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд орж бай. Сая 9 сараас шинэ журмууд орсноор бас энэ нэргээд алстаа үүсэх системийн эрсдлүүдийг бол хаах бас томхон юмуд бол хийгдэж байна. Ажлууд бол хийгдэж байна гэж харж байна. Ер нь хараад үзэхээр валютын ханшийн савлгаа, инфляцийн чиг хандлага яг энэ хэрэглээний зээл санхүүжилтад яг ямар одоо тарамт үзүүлж байна. Танай яг зээлийн модельд энэ хоёр нөлөө маань хэр зэрэг хүчтэй нөлөөлж байна? За яг Монгол улсын нийт орж ирж байгаа одоо экспортоос орж ирж байгаа долларын орлого за буцаад одоо бидний зарцуулж байгаа одоо цахилгаан, эрчим хүч, одоо нефт, шатхуун за энэ дээр одоо голлох харьцуулахад бол бас яг нэг 10-аас 15% нь бол энэ автомашин цахилгаан бараа л байгаа л да. За энэ дотроо цахилгаан бараа бол нэг 5% нь байж байгаа. Тэгэхээр нэг өндөр хувийг бол нэг эзлэхгүй байгаа бол би харж байгаа. Гэтэ яг бид нэр өөрөө үйлдвэрч орн биш учраас бас тодорхой хэмжээнд бол энэ бол нэг тодорхой хэмжээний ингээд нэг нөлөө бол үзүүлээд байгаа баг. Гэтэ айхтар одоо нэг улсаараа орж ирж байгаа нүрс зараад орж ирж байгаа бүх дүнгээр гар утас цахилгаан бараа аваад байгаа бол бас дүр зураг бол биш. Энийг нь яг санхүүгийн байгууллагууд одоо бүгдээрээ ингээд дэмжиж байгаа бас хэлбэр нь бас биш юм аа. Энийг бол зөв зохистойгоор бол өөрөрлөхийн модель болоо зээл үнэлгээний харьцаа за ер нь энэ зохицуулж байгууллагуудын энэ модельүүд төр зөв зохицуулж зөв зохистой хэрэглэх энэ алстаа энэ одоо хэрэглэгчид аль болох өрийн дарамтгүйгээр за тэгээд бас цаана одоо аль болох өөрсөнд нь одоо энэ амьдралын чанарыг нь унахгүйгээр тэгээд аль болох өөртөө болохгүйгээр л одоо энэ санхүүгийн байгууллагууд цаашаа зээлдэгч нарыг энэ зээлийн бүтээгдэхүүнүүд сануулгах энэ бүлүүд авч явсан зөв юм болов гэж бодож байгаа. Consumption болон spending талаад үзэх юм бол 12 дугаар сар бол яхаар болов улсад бол хамгийн одоо гол бөгөөд чухал сарууд юм. Сантералж гэж нэрлэдэг. Монголын хувьд бол энэ бол нэг тийм одоо тис ондоо явдаг юм бол биш юм шиг байна тийм үү? Яг тэгэхээр хэрэглээнийхээ талаасаа болон хэрэглэгчдийн хувьд бол ялангуяа үйлчилгээний салбарт үзүүлж байгаа нөлөө талаасаа энэ сард ер нь тэгэхээр ямар хуу одоо хүлээлт байдаг юм бэ та бүхний хувьд бол? Тий, энэ сард бол бас ялчгүй өндөр хэрэглээтэй сар бол маш хүн одоо ялчгүй одоо оны цулдаг цагаан одоо шинэ жилийн баярууд болдог. За ялчгүй одоо эмэгтэйчүүд одоо гоёл чимэглэл шинэ жилийн одоо хэрэглээнүүд дээр бас нэлийн дүү зарлууд гарч идэг. Хүүхдүүд дээр зарлууд гардаг. За тэгээд гэхдээ бас эргээд бас нөгөө талдаа байгууллагууд бас урамшуулт цалинч гэдэг юм ба тийм ээ. Цалин дээр бас нэмэлт орлогод орж ирж идэг. Тэгэхээр энийг бол бас зөв зөвхөстэй зарцуулах нь бол
зүйтэй мал гэж би бодож байна. Тэгээ ер нь бол ихтэй айл болох одоо зээл бага авч л одоо өөр орлогоо зохицуулж л зөв зөвхөстэй хэрэглэхийг л уриалж байна. Гэтэ одоо ер нь бол зээлийн мэдээллийн сангийн тухай шинэ хууль гараа зээлийн мэдээллийн сангийн энэ горим нь өөрөө real time-ийн горимоор ажилладаг болсноос эхлээд ер нь бол зээлийн мэдээллийн өөр орлогын харьцаа бол ер нь айгүй бодит цагийн горим шилжснээр харилцагчийн мэдээлэл бол ер нь бүх санхүүгийн байгууллагууд нэг дор очсноороо харьцагч бол зээлийн дарамтанд бол орох нь ер нь харьцангуй бага болж байгаа. Тэгээ хуучин бол энэ сүүлийн хэдэн жилүүд төр энэ бодит цагийн гормын энэ журам одоо сайн ажилтгүйгээс болоод нэг дор одоо 5-6 аппликейшнийг зэрэг нээж ягаад зээлийн дээр авдаг байсан. За ийм бас кейсүүд гарч ирсэн. Тэгэхээр одоо хүмүүс маань нэгэн санхүүгийн байгууллагууд нь одоо нэг зээлийн мэдээллийн санда илгээж амжихгүйгээс болоод за зарим тохиолдолд одоо энийг бол moral hazard гэдэг эдийн засгийн ухаанд тийм ээ. Одоо иймэрхүү тохиолдолд одоо гинт одоо маш олон одооны зээлийг зэрэг авах энэ кейсүүд нэлээд үүсэж ирсэн учраас энийг хаасан зохицуулагч нарын үйлдэлүүд хийгдэж байгаа учраас бол зээлийн хэмжээг бол 26 эрхчлүүдэд нэг ахтар өндөр өсөхгүй зохицуулаад явах боломж бол байж байгаа. Оны цуудад өндөр хэрэглээтэй л зар та. Хамгийн сүүлд бас товчхон хариулахгүй гэхээр финтек банк санхүүгийн салбарт бол яхах өрсөлдөөн сүүлийн жилүүд бол шир үүсэж байгаа. Танай хувьд бол бас маш олон бүтээгдэхүүн гаргаад явж байгаад бол ер нь эх саруудад ямар бүтээгдэхүүн функцүүдээр ер нь анхаарлаа хандуулж байна. За бидэд энэ жил олон улсын ISO 27001 стандартын дагуу одоо MoneyMate нэртэй одоо шинэ финтек бүтээгдэхүүнийг одоо зах зээл дэвтгүүлээ ажиллаж байна. За энэ зах зээл маань бол одоо таны санхүүгийн найз гэдэг одоо өрөөтэй. За ер нь одоо хэрэгцээ шаардлагатай үед одоо таны одоо санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэх гэсэн ийм зорилготой. Гэхдээ бол таныг одоо аль болох одоо өрийн дарамтанд оруулахгүй одоо шаардлагатай яг зохицуулж байгуулгаас тавьж байгаа одоо энэ өөр болгын стандартууд бодит цагийн гормуудын шаардлагуудыг бол бүрэн шийдвэрлээд явна. Гэхдээ бид нар маш шуурхай одоо user friendly хэрэглэгчид таатай ийм нөхцлүүдийг сануулсан шинэ зээлийн аппликейшнийг бол бүтээгээд одоо дуусж байна. За энэ маань одоо Монгол банкнаас зөвшөөрлөө авсан SciScore болоод бүрэн score гэсэн одоо хоёр компанидэр хоёулын дээр одоо зээлийн мэдээллийн сангаа нийлүүлж байгаа. За эндээс авч байгаа одоо бүрэн score, SciScore хоёулангаас нь одоо авч байна. За энэ бүрэн score, SciScore-тай хамтарснараа Ficono гэдэг олон улсын энэ оноонд суурилсан скоринг системд хөгжүүлж танд яг тогорсон өөрийн скорд одоо барууны одоо олон улсын санхүүгийн систем тогорсон оноонд суурилсан өөрөөр хэлбэл танаас одоо барьцаа шаардахгүй таны санхүүгийн сахлах хотод одоо тогорсон ийм одоо зээл эрхийг тогтоодог. За энэ суурилсан дагалдах одоо бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг нэг дор санал болгосон ийм бүтээгдэхүүнийг бол хөгжүүлж байна. За бид бол ер нь бол 19 оноос хойш одоо энэ санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулаад одоогийн байдлаар нэг 250 орчим бас зээлдэгч одоо харьцагч нарт одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ хүргээд явж байгаа ийм компани байгаа. Тэгээд 26 оноос бас финтек чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ийм компани байгаа. За их баярлалаа. Бид Дарь финансын гүйцэтгэх захирал Лавг Дорчтой банк санхүүгийн зах зээл болон хэрэглэгчийн зан төлөв нөхцөл байдлын талаар ярилцлаа.